Сайн байцгаана уу? Шура байна. За өнөөдөр болохоор Японы хамгийн алдартай 10 үндэсний хоолны талаар мэдээлэл хүргэх гэж байна. За нэгт болохоор та бүхний хамгийн сайн мэдэх суши. Японы хамгийн алдартай үндэсний хоол. Эрт үед давсан дарсан загсыг будаатай хамт эсгэж иддэг байсан нь орчин үеийн сушины эхлэл. Нигири, маки, сашими гэх мэт олон төрөлтэй. Анх тусгай зохиолтолд иддэг баярын хоол байсан. Хоёрт нь рамен. Яттаас гаралтайч Японд өөрн гэсэн өвөрмөц хэлбэртэй болж хөгжсөн. Шүл нь гол шинж нь бөгөөд шою, мисо, тонкоцу, шоо зэрэг 4 үндсэн төрөлтэй. Хоккайдогийн мисо рамен, Хакатагийн тонкоцу рамен хамгийн алдартай. Гуравт нь бенто. Аялахтаа авч явдаг бэлэн хоол гэсэн утгатай сургууль, ажил, аялал гээд амьдралын бүх салбарт хэрэглэгддэг. Хоол бүрийг гоёмсгоор жижиглэн байрлуулдаг нь соёлын нэг хэсэг. Дөрөвт нь оден. Өвлийн улирал түгээмэл ямар нэг шарсан эсвэл чансан орцнуудыг сойсоор амталсан шүлэнд удаан зөөлөн буцалган иддэг. Төмөс, өндөг, коньяку, дайкон загасны үесэн оруулдаг. Тавт нь темпура. 16 дугаар зууны үед Португал худалдаачдаас гаралтай техник загас, ногоо, далайн бүтээгдэхүүнийг нимгэн гурилан дүрж шатдаг. Хөнгөн амт шарсан хэрнээ тосгүй мэт зөөлөн бүтцтэй. 6-т нь кари. Энэтхгээс гаралтайч Япончууд амтыг өөрчилж илүү зөөлөн өтгөн болгосон. Ихэвчлэн кари будаатай эсвэл кацуулууд буюу шарсан махтай хамт иддэг. Сургууль, цэрэг, гэр бүлүүдийн хамгийн түгээмэл хурдан хийдэг хоол. 7-т нь якитори. Дахианы махыг модон шоронд шарах уламжлалт хоол. Шою соус эсвэл давс хэрэглэнэ. Гудамжны хоол, изакая. Баарны хамгийн алдартай хоол. 8-т нь онигири. Давсалсан жижиг будааны бөмбөг. Дотор нь сүмбэ, загас, нори, сайлман гэх мэт олон төрлийн дүрлэгтэй. Хуучны самурайнууд хүртэл дайнд авч явдаг байсан амархан авч явдаг хоол. 9-т нь гяза. Хятадын жазыг Япончууд өөрсдийнхөө хийж өөрчилсөн. Хавтгай, нимгэн гурилтай ихэвчлэн шарж иддэг. Ногоо махны олимгтай. 10-т нь мисо шүл. Бараг бүх хоолны газруудын хажууд дагалдаг үндсэн шүл. Мисо буюу соёны эсгсэн зурмаг. Нэмэх нь даши, загасны шүлтэй. Хүнээс шалтгаалаад өглөөд хүртэл уудаг. За тэгээд нэмэлтээр сонирхолтой баримтууд. Япон хоолнд улирлын шин чанар маш чухал. Хоол нь тухайн улиралд ямар орц ургаж байгаагаар өөрчлөгдөнө. Хоолны өнгө хэлбэр, тавилт нь үзэнч чухал. Идэхээс өмнө нүдэрээ амтсан гэдэг. Японы талаар өшөө олон баримт мэдээлэлтэй танилцахыг хүсвэл манай сувгийг subscribe хийж дэмжээрэй. Баяртай дараагийн үйлчлэгээр уулзцгаая.